Сар орчим үргэлжлэж байгаа эсэргүүцлийн жагсаал даваа гарагт дахин боллоо. Эсэргүүцлийн жагсаалд олон мянган хүн оролцож Грекийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсвийн ханалтыг эсэргүүцсэн жагссан байна. Жагсагчид нийслэл Афин хотын парламентын байрны өмнөх талбай цугларч эсэргүүцлээ илэрхийллээ. Жагсаалд оролцогсод Грекийн улс төрчдийг хулгайч луйварчид хэмээн зэмлэж байсан байна. Сар гарын хугацаанд грекчүүд төсвийн ханалтыг эсэргүүцсэн жагсаар байгаа боловч Грекийн засгийн газар жагсагчдын шаардлагыг үл тоон төсөвтөө улам чанга бодлого баримтлахаар болоод байгаамаа. Түүнээс гадна дараагийн зээл авахар хичээж байгаа юм байна. Тиймээс Европын холбооны улсын хамгийн их зээлтэй байгаа Грек улсын засгийн газар төсөвтөө урд урдынхаас илүү их таналт хийх болоод байгаа гэж ерөнхий сайд Патентрогийн засгийн газар Нямгарагт мэдгдсэн юм а. Грект улсын өмчийг хувьчлах тухай яригцаар байгаа 2012 он гэхэд эдийн засгаа хөл дээр нь зогсоох чадвартай болохын тулд 2 дахь удаагийн урьдчил авах шаардлагатай гэж Патентрогийн засгийн газар үзэж байна. Хэрвээ татвараа нэмэгдүүлж хуримтлалаа үүсгэж чадах юм бол 2013 оны эцэс гэхэд төсөвтөө 65 тэрбум евроны ашиг олох юм а. Der größten Kundgebung seit Monaten haben am Sonntag Zehntausende Menschen gegen das Sparprogramm der